Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 2 Солонгос улсаас орж ирсэн ээлжид иж бүрэл бүхий сетапыг угсрах гэж байна. Тухайн үйлчлүүлэгч маань ямар хэрэгжилсэн сонгосныг хамтдаа харцгаая. Таблет нь өөрөө OnePlus-ийн Pad 2 Pro 13.2 инчтэй зураглал эдэр бол тулдсан. Тултланлээ болно. За тэгээд дараагийн чухал зүйл бол холбогч төхөөрөмж гэдэг. Энэ Lenovo Scorpion 2 маус нь VXC R1. Энэ нөхрийн хэрэглээ цэник барилт эдэр бол үнэхээр галзуу. Би өөрөө жишээлбэл энэ цагаан өнгийг нь маш удаан хэрэглэж байгаа. Чихвчин Raspberry Hammer Pro V2 суур болон хөргөөр нь X68 гэх хайшин суурьтай өөр дээрээс синстэй хөргөөрийг сонгосон байна. Кейборд болохоор бид хоёр үед энгийн кейборд сонгосон. Төдийл ач холбогдол бага байдаг учраас. За тэгээд маус пад болон шилэн наалтыг манай дэлгүүрийн зүгээс дагалдуулаад наагаад өгч байгаа. За энэ цаана M2 гэх нэг мангас дөнгөж шинээр ирчээ байж байна. Тэлхэд Pad Pro гэх ихний загвар манай дээр тасарсан ирээгүй нэлээд авдсан. Энэ загвар маань өөрөө ижлэгэн үзүүлэлттэй зураглал график хэвд Pro 2-тойгоо яг ижилхэн зөвхөн инчийн л ялгаа бараг гарч байгаа гэж хэлэхэд болно. Энэ нөхөр маань өөрөө бүр 256-ын багтаамжтайгаар ирсэн. Сүүлийн үед манай пэйж шинээр нэгдсэн гишүүд маань кейборд болон маусны ойлголт төдийлөн тааруухан байна лээ. Юу вэ гэхээр за утас байлаа гэж бодъё. Өөрийн тоглолтог төхөөрөмж тийм ээ. Үүн дээр шууд энэхүү кейборд болон маусыг иймэрхүү салаалагч арчимууд ямар нэгэн байдлаар ийшээ холбоод шууд тоглоно гэж бодоод эндүрж байгаа. Энэ бол маш том эндүрэл. Тэр ямарч боломжгүй энийг бас дахин тайлбарлахаасаа би ч өөрөө залхаж байна. Тэгэхээр энэхүү утсан дээр одоо PUBG ч юм уу ямар нэгэн тоглоомыг кейборд маусаар удирдахын тулд бидний зайлшгүй холбогч төхөөрөмж ашиглах шаардлагатай байдаг. Энэ нь өөрөө тусгай аппликейшнаар дамжиж тухайн тоглоомны дэлгэцэн дээр даралтуудыг өөрөө ч өмнөөс өгөх үүрэгтэй. Энэ гагцгүй байхгүй бол бид нар тоглож чадахгүй. За тэгээд RAM шийдлийн GT 235 гэж байдаг. Lenovo Scorpion 2. Scorpion 2 нь одоогоор хамгийн ам сайтай байгаа. За хэрв та хүсэх юм бол ийм M1 Pro гэх холбогчийг free буюу үнэгүй аваарай. Анхлан сонирхож байгаа бол энийг авч яваа зүгээр холбоо тоглоод үзээрэй. Тэгээ цаашдаа яг би иймэрхүү төрлөөр тоглох юм мөн үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй болов. Өөрийнхөө хүсэл зорилгыг бүрэн тодорхойлоогүй яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол яг иймэрхүү кейборд маус танд бид нар зөвлөхгүй хүсэл зорилгыг 100% баттгахчаад иймэрхүү бараа бүтээгдэхүүн сонирхоорой гэж хэлье. За тэгээд юу лээ манай дэлгүүр зарагдсан барааг солихгүй буцаахгүй тул та сонголтоо зөв хийгээрэй. Баярлалаа.